Автомашин үйлдвэрлэлийн 100 жилийн түүхийн алдрын танхимд тавтай морил. Монголчууд бидний сэтгэл итгэлийг ингэтлээ татсан машин тун цөөхөн. Танилц энэ бол дөрвөлжин эрхчлөө Лада. Манай хайрт Орос ах нар болох цаад Иванууд чинь бүтэн жилийн турш ердөөл 200хан ширхэг машин арай гэж үйлдвэрээс гаргаж байсан болооч те та нар гэмээр байлаа. Гэхдээ энэ нь цаанаа нарийн учиртай байсан юм. Бидэнд ийм олон автомашин хэрэггүй. Хувийн автомашинд ихтэл 2 хүн өдөр тутам сууж явна. Бензиний зардал гэж айгүй гарна. За тэрний оронд нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй. Хэмээн зөвлөлт засгийн хаан зарта коммунист Хрущев дүндэн буулгажээ. 1960-аад онд зөвлөлтийн ард иргэдийн мөнгө хуримтлал санж байсан савгүй их болчихжээ. Халдсан Хрущев Оросын жирийн ард түмнийг шууд дээрэмдэж халаас дансыг хоосож болохгүй байлаа. Тийм болохоор тэдний гар дээр байгаа их хэмжээний рублийг ямар нэгэн аргаар буцаан татах шаардлагатай байсан учраас жирийн түмэн олонд зориулсан машин үйлдвэрлэхээс өөр замгүй болсон юм. Бүхэл бүтэн улс үндэстнийг унах унаатай болгох ажлыг нөхөр Косиг нь хариуцж гаднаас хүчин чадал сайтай чанартай үйлдвэр оруулж ирэхээр боллоо. Тэгсэн коммунистуудад баруун Германы Volkswagen таалагдсангүй. Францын Renault болсонгүй. Тэгж Италийн Fiat концернийг сая нэг тааллаа. Гэтэл зөвлөлтүүд Италийн засгийн газартай ашиг хуваах тал дээр ерөөсөө санал нийлдэггүй, олон удаа оролдоод ч учраа олоогүй болохоор Орос ах нар маань КГБ-гийн тагнуулуудынхаа тусламжтайгаар энэ ажлыг 1966 онд нэг мөр шийдчихсэн юм. Италийн Fiat-ын үндсэн загвар дээр суурилсан зөвлөлтийн автомашины шинэ үйлдвэр алдарт ижил мөрний эрэг дээр дүнхийж бүтэн жилийн турш чадах чинээгээр ажилласан ч бас л 100,000 машин хусарч чадлаа. Иргэд машинтай болох гэж 1-2 жил хүлээж байж. Хамгийн гол нь тухайн автомашиныг Оросууд нөгөө л УАЗ, ГАЗ гэдэг шиг ВАЗ гэд нэрлэжсэн байсан юм л да. ВАЗ-ын гадаад төрх Европын шинжээчдийнхээр бол 1964 оны дэлхийн шилдэг автомашин болох Fiat 124-ийн хуулбар байсан юм а. ВАЗ-ын шинэ хувилбарыг Жигули ВАЗ 2101 гэж нэрлэлээ. Жигули маань энэ удаа овоо унаа болжээ. Тэр 16 секундэд 100 км/цагийн хурд авч чаддаг. Авсаархан хэрнээ тогтой, туулах чадвар сайтай, бат бөх үнэхээр л Оросуудын хүсэж байсан машин байж чадлаа. 1973 он болоход зөвлөлт холбоот улс өөрийн нүүр царай болсон Жигулигийн гадаад руу экспортлох болжээ. Тэгсэн нэг ялахгүй хэрнээ томоос том бэрхшээл гараад ирлээ. Тэр нь Жигули гэдэг нэрийг заавал өөрчлөх явдал байлаа. Яагаад гэхээр энэ үг өрөндийн зарим улс орны хэлэнд тунж таагүй утгатай буугаад байсан юм. Зөвхөн Франц хэлэнд л ирэхэд мөнгөний төлөө өмдөөн тайлдаг завхаа бүжигчин нэрийг Жигало гэдэг байна. Эннээс болж баахан маргалдсан Оросууд маань Жигулигийн Лада болгосон түүхтэй. Хамгийн гол зүйл нь гэвэл Лада гарч ирснээр зөвлөлтөд анх гэр бүлийн аялал дэлгэрч энэ нэргээд хязгааргүй сэтгэл ханамж авдаг жинхэнэ эрх чөлөө ас жаргал нь болж чадсан. Ийм учраас Лада бол яхарахгүй дөрвөлжин эрх чөлөө мөнөөсөн мөн юм а.